Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Монгол улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт бөгөөд улсын бүртгэл, төрөлцсөн бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх таны гол түлхүүр болох учиртай. Тэгвэл улсын бүртгэлийн ерөнхий хууль болон иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид Монгол улсын иргэний үнэмлэхийг хэрхэн эзэмших, дагаж мөрдөх тухай ямар хуулийн залт байдаг талаарх холбогдох мэргэжилтний яриаг хүргэе. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн багц хууль батлагдаж, мөн оныхоо 11 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол улсын иргэний үнэлэх нь Монгол улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт бөгөөд 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчлэлтэй байна гэж заасан. Мөн зүйлийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт иргэний үнэлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, зориудаар гэмтэх, хууль бусаар ашиглах хуурамчаар үлдэхийг хориглоно гэж заасан. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэгд хэсэгт гадаад паспорт түүнийг орлох бичиг баримт нь гадаад улсад Монгол улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт болно гэж заасан байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын 396 дугаар тогтоолоор Монгол улсын иргэний үнэлэхний дүрмийг баталсан. Уг дүрмийн 3 дугаар зүйлийн 3-ын 2 дахь хэсэгт иргэн нь иргэний үнэлэхийг гэмтэх, бусдад барьцаалуулах, хууль тогтоомжоо зааснаас бусад этгээд бусдын үнэлэхийг төвлөрүүлэн хадгалах, барьцаалан авах, гэмтэх ашиглахыг хориглоно гэж заасан байна. Уг дүрмийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гээгцэн иргэний үнэлэхийг олсон хүн нь 72 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан орон нутагт дахь газар хилтэс дасагт мэдэгдэж хэлэлгөө өгнө гэж тус заасан байдаг. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа болоод улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавьж, ямар нэгэн зөрчил илэрвэл тухайн зөрчлийг даслан зогсоох, арилгах, гарч болзошгүй зөрчлөөс урьсан сэргийлэх чиг үүргийн дагуу хяналтын улсын байцаагч хяналт тавьж хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хяналтын улсын байцаагчаас тодрууллаа. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, хууль тогтоомж зөрсөн үүрлийг даслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгах, бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын байцаагч чиг үүргийнхаа хүрээнд хяналт тавьж ажилладаг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх явцад зөрчлийн тухай хууль заасан зөрчил илэрсэн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хариалуулсан 12 төрлийн зөрчлийг хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн иргэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулдаг. Тухайлбал бол иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн хуулиар тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгүүлээгүй мөн иргэний үнэлэх гадаад паспорт улсын бүртгэлийн гэрчлэгийг барьцаалуулсан бол зөрчил тооцоолж хариуцлага тооцдог. Түүнчлэн нөхөрлийн тухай хууль, хошооны тухай хууль, төрийн бас байгууллагын тухай хуулиар тогтоосон журам, мөн тамга тэмдэг, хэрэглэх, үйлдвэрлэх, ашиглах, хадгалах энэ журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцоож мөн шийдвэрлэлд оногдуулдаг байгаа. За энэ төрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотойгоор газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчлэгээ бусдад шилжүүлэх журмыг зөрчих, иргэн хүн өөрийн өмчлийн газраа гадаадын хуулийн этгээд болон гадаадын иргэн харьяалгүй этгээдэд шилжүүлсэн улсын бүртгэлийн хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тохиолдолд мөн хариуцлагын асуудал тооцож шийдвэрлэл оногдуулдаг байгаа. Дээр дурдсан баримт бичгийг хууль заасны дагуу эзэмших, бусах, барьцаалуулах асуудал сүүлийн жилүүдэд цөөнгүй гардаг болсон бөгөөд энэхүү зөрчил бүрэн арилахгүй байгааг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. Зөрчлийн тухай хуулийн 15-24 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэний үнэлэх гадаад паспорт улсын бүртгэлийн гэрчлэгийг барьцаалуулсан зөрчлийг шалган шийдвэрлэх зорилгоор улсын бүртгэлийн ерөнхий газрын хэрэг шалгалтын газраас нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа. Иргэн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хянах шалгалтыг хийсэн. За энэ шалгалтаар ирсэн зөрчлийг одоогийн байдлаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн хууль зааснаар прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих ажиллагаа хийгдэж байна. За энэ шалгалтын үр дүнгээс харахад иргэдч бай, хуулийн этгээдч бай, энэ иргэний үнэлэх гадаад паспорт улсын бүртгэлийн гэрчлэгийг барьцаалж байгаа үйлдэлийг хууль тогтоомж зөрчсөн гэдэг талаараа эрх зүйн хувьд ямар ч мэдлэггүй, энэ талаар ойлголтгүй байна. За иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжоор иргэний үнэлэх болвол бусдад барьцаалахыг, хуурамчаар үлдэх, ашиглах, хууль бусаар хэрэглэхийг бол хариулсан байгаа. Мөн гадаад паспортыг хуурамчаар үлдэх,
хууль бусаар ашиглах барьцаалгыг бас мөн хоригдж журамсан зохицуулалт бий. За энэ дээр дурдсан баримт бичгүүдийг буюу иргэн хүн өөрийн эзэмшиж байгаа, өмчилж байгаа иргэний өмнөлөх гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээгээ барьцаалуулсан тохиолдолд тухайн иргэнийг 25,000 төгрөгөөр тухайн баримт бичгийг барьцаалж байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа иргэн хүнийг 25,000 төгрөг, хуулийн этгээдийн хувьд 250,000-аар торгох юм шийдвэрлийг оногдуулдаг. Иргэд та бүхэн өөрсдөөс шалтгаалсан дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхаарч, иргэний өмнөх болон бусад улсын бүртгэлийн гэрчлэгийг эзэмших тал дээр хариуцлагатай хандан, хууль журмын дагуу иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.